баярлалаа. За Номер ТV Солонгос улсаас мэдчилж байна. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ ажил хайх аргуудын талаар одоо ярилцъя гэж бодлоо. За тэгээд мэдээлэл өгөнгөө за бас Солонгост ажиллах ямар байдаг талаар бас ярилцъя. За тэгээд хамгийн ихэнд одоо миний хэлэх гэж байгаа тип буюу зөвлөгөө маань болохоор Солонгост яг ажиллахаар ирж байгаа хүмүүс ялангуяа Солонгос хэлээ заавал сураад ирээрээ гэж бас хэлмээр байна. За тэгээд Солонгос хэл яагаад чухал гэдэг юм бэ гэхээр ирээд одоо танил тал одоо байхгүй ч гэдэм үү те. Эсвэл одоо анх удаа одоо Солонгост нэг ч одоо ирж үзэж байгаагүй хүн, нэг ч одоо ажил хийж байгаагүй хүн өдр ирэхэд хэл маш чухал байдаг шүү. За тэгээд ажил мэдээж хэлтэй хүнд анхан олдсон шүү дээ. Хилтэй болох үлтэй гэж тийм ээ. За ингээ заавал хүмүүсийн гар хараад ингээ сууж байхаар өөрөө хилтэй авах юм бол ажил олоход айгүй амар байдаг. За тэгээд өмнө нь Солонгост амьдарч ирсэн, сурч ирсэн ч гэдэм үү те. Ингээ хүмүүс бол ажлыг бол хүний гар хараад авахгүй зүгээр өөртөө ингээл олчдаг гэсэн үг. Тэр нь маш амар. За тэгээд ажил хайхаар ерөнхийдөө анх ирэхэд бол хамгийн одоо монголчуудын маань их хэрэгэлдэг арга болохоор Facebook орчин, сошиал орчинд бол ажил хайх арга гэж байна. За тэгээд бүр Солонгост ирэхээсээ өмнө одоо Facebook-д Солонгосын холбогдлолтой маш олон группүүд байдаг. Тэрхүү группүүдэд бол илсээд за тэгээд тодорхой хэмжээгээр одоо мэдээлэл авч байгаарэ гэж хэлмээр байна. За MJL Cloud гэдэг юм уу те. За тэгээд нүүдэлчин монголчууд, за Солонгос дахь монголчууд гэдэг ерөөсөө маш олон группүүд бараг 10-20 группүүд байгаа. За тэгвэл тэрнээс хамгийн олон гишүүнтэй одоо идэвхтэй тийм группүүдээс ол мэдээлэл авч байгаарэ. За тэгээд тэрхүү группүүд дээр зар бас нэлийн явагддаг. За тэгээд тэрхүү зарын одоо монголчуудыг бас одоо зуучилж өгдөг монгол хүмүүс маань ч гэсэн бас байдаг юм байна лээ. За гэхдээ тэрхүү заруудаар бас ярихад бас юуны баш болгоомж сэрэмж бас илүүдэхгүй. Яагаад тэгэхээр сүүлийн хаалттай одоо ажилд оруулна ч гэдэг юм уу те. Хаалтын мөнгө авна гэдэг бас нэг юм байгаад байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ажил зуучилж өгсөн хүндээ одоо ажил олж өгсөнд баярлаа гэдэг нэг 200 мянган вон юм уу 100 мянган вон хийж авдаг байх жишээний тий. За тэгээ тиймэрхүү хаалтын мөнгө бол миний хувьд бол нутаг нэгт хүмүүсээсээ ер нь 200 мянга гэлтгүй тийм одоо өндөр мөнгө гэлтгүй зүгээр 50 мянган вон ч юм уу тий 30 мянган вон ч юм уу авахд бол юу ачдаг байна гэж бас бодол дөртөг. Яагаад тийм их өндөр одоо 200 мянган воноор тэгж хаалтын мөнгө авдаг юм болоо гэж маш их одоо гайхдаг. За тэгээд энэ бол маш их байдаг юм байна лээ. Мөн очоод одоо жишээлбэл Чонжо хотод байх юм уу, Тэжон хотод байх юм уу, Сөүл байх юм уу, одоо Тэгүд байх юм уу ч гэдэг юм уу. За тэрхүү хотуудынхаа бас группүүдэд нэгдээд тэгээд тэр группүүдэд бас нэгдснээр групп чатууд бас үүсэж болно. За тэгээд мессенжерээр мэдээж ажил одоо хайж авдаг хүмүүс байх юм бол танилцаад ингээд очихоос өмнө бол ажлын ерөнхийдөө талаар мэдээлэл маш их цуглуулж байгаа гэж хэлмээр байна. За тэгээд манай монголчууд бас айл болгон ер нь хамаатан болгонд өөр өөрийн одоо Солонгост 1-2 хүн заавалчтай таньдаг хүмүүс байгаа. Одоо найз ч юм уу. Эсвэл одоо хамаатан, холын хамаатан ч юм уу те. Тиймэрхүү хүмүүсээс ажлын талаар бас маш их асууж одоо лавлаж мэдээлэл аваарэ гэж хэлмээр байна. За тэгээд нэг энэ чон дээр нэг ямар ч хэлгүй нэг тас саранхуй юм одоо юу гэдгийг юу ч мэдэхгүй ирээл шууд ажилчдаг. Тийм бол амархан зүйл бол биш шүү. Манайхан нэг амархан ирээл шууд ажилд орчдөг гэж бодоод байдаг. Тийм бол биш ээ. Маш хэцүү. Ирээд шууд ажилд бас олоод шууд ажилд орчдөг ч гэсэн тийм амархан зүйл юуж байхгүй. Хамгийн гол нь та хилтэй байх хэрэгтэй. За тэгээд хангал буюу солонгос хэлний одоо үсгүүдэд цээжлээд уншид бичдэг болцсон тий. Тэгээд Google дээр одоо ядаж үг бичээд орчуулад харчдаг энэ хүн юу гэдэг байгааг нь мэдчихдэг. За тэгээд хамгийн их хэрэгэлдэг үг хэллэгнүүдийг цээжилж гисэн ийм байдлаар бол ирэх хэрэгтэй шүү. Тэгээд эцсийн эцэст ерөнхийдөө амьдралынхаа төлөө, мөнгө олохын төлөө, ажил хийхин төлөө ирж байгаа шүү дээ. Тийм болохоор өөрийнхөө төлөө яагаад солонгос хэлийг сурч болох вэ? Тийм болохоор хэл маш их чухал гэж хэлмээр байна. За ингээд эхний арга нь одоо группүүдээр, Facebook-ээр, сошиалаар ингээд ажил хайх аргын талаар ярьлаа. Гэхдээ үүнд бас мерсэр заллан те. За эсвэл маш их алуурны ажил гэх мэтлэн маш хэцүү ажилд явуулах ч гэдэм үү. За тэгээд цалингийн өгөхгүй удаадаг тийм хүм ажилд гаргах ч гэдэг юм уу. Ингээд мерсэр маш одоо бас хэцүү тохиолдлууд байдаг. Тийм болохоор хувь хүн өөрөө маш их мэдээлэлтэй өөрөө одоо чанд найдвартай тийм газраас ажил хайгаарай гэж хэлмээр байна. За ингээ хоёрдугаар арга. За хоёрдугаар арга бол бас л бас солонгос хэлтэй хүнд л бас орно. Юу гэхээр Кючаро буюу солонгос хайх арга. Кючаро. За энэ хүү сонирн болохоор бүс нутаг болгонд ч юм байгаа. Одоо Тэжон гэхэд Тэжоны талаар л ажлын дараагаар ажил бороо одоо ажил болон
байр эдэр одоо худалдаж авах зарахтай түрээслэх зэрэг зарууд энэ дээр гардаг. Тэгэд манай монголчуудын бас хамгийн их хэрэглэдэг арга энэ сонингийн арга байгаа. Бичаро гэдэг сонин. Энэ сонинг одоо хаанаас авч авах вэ гэхээр үнэгүй. За тэгээд автобусны буудлуудын хажууд ийм улаан сонин одоо улаан одоо сонин авдаг зүйл байдаг. Түүнд бичаро байдаг байна. За тэгээд 1 дахь, 3 дахь, 5 дахь байдлуудаа гардаг. За тэгээд энэхүү сонинг бол ерөнхийдөө солонгос хэлтэй байх юм бол эсвэл солонгос хэлтэй одоо найз чинь хамаатны хүн чинь туслана гэх юм бол тэр хүнтэйгээ хамт сууж байгаа буцаар яриад очиж уулзаад ингээд ажлаа хайх боломжтой байдаг. Ерөнхийдөө утсаар бараг ярьцлагандаа орчин. За тэгээд өөрөө очиж одоо орчныг судлаад ингээд ажилд орох боломжтой. За Кючарогийн нэг амар юм нь болохоор бүх юмыг ер нь битсэн байдаг. Байршил, юу хийх те. Тэгээд доор нь эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу, хідэн хүн эрэгтэй юм. Тэгээд цалин одоо сарын тэд юм уу, цагийн тэд юм уу гэд бичсэн байгаа. За тэгэхээр ингээд Кючароноос уцаар яриад асуугаад лавлаад орчихноо. За ямар ч би одоо оюутан байхдаа ч гэсэн Кючарогоос ерөнхийдөө маш их ажил хайж ингэж бид нэр явдаг байсан. За тэгээд сүүлд манай бас таньдаг манай найзууд маань ч гэсэн дандаа солонгос хэлтэй. Тэгээд энэ сонинг ашиглаад буудлын ажил, цэвэрлэгээний ажил, барилгын ажил одоо юу гэдэг бүгдийг нь олж олно. За тэгээд Кючарон дээр болохоор Илёк самуусунууд их хвчлэн зар бас маш их тавьдаг. Тэгээд ингээд яваад очихоор ажил олгодог ийм газрууд байдаг байна. Илёк самуусун. За тэгээд тэрхүү газраас ажилд гараад хэрвээ өөрч чинь таалагдаад за тэр самуучлынхаа бас нэрийн хуудсыг нь авчаад дараа ерөнхийдөө бас ажил байна уу гэдээ өөрөө өглөө ирж очих хэрэгтэй байдаг байна. За ингээд сонингийн дараачийн арга болохоор яах аргагүй Илёк самуусун буюу ажил олгодог газрууд юм аа. За ажил олгодог газрууд болохоор нөгөө яг бүдүүн сан буюу байр хайдаг газрууд чи яг ингээд гадаана Илёк самуусун ямар Илёк самуусун гэж бичсэн байдаг. За тэгээ бүс нутаг ерөнхийдөө дүүрэг одоо юу гэдэг хороо бүрт юм Илёк самуусун самуушлаг байдаг. Манай монголчууд бол үүнийг одоо ажил олгодог самуушил гэж маш их нэрлэдэг байгаа. За тэгээ тиймэрхүү газар болохоор очиж ажиллахын тулд эрэгтэй хүн за тэгээд баг зэрэг солонгос хэлтэй байхад ерөнхийдөө эмэгтэй хүн ч гэсэн ажил олох боломжтой. За тэгээд өглөө маш их эрт очих хэрэгтэй. Хань 6 цагаас өмнө 5:30 юм уу 6 цаг гэхэд очин. Тэгжээж ер нь ажилд гардаг. Эрт очихгүй бол ажил ер нь байхгүй. 6 хагас гэж очиход ер нь бүх хүмүүс ажил руу явах газар руу яваад өгдөг гэсэн. За тэгээд 5:30-д одоо гараад яг 6-д очлоо гэж бодоход одоо тухайн одоо чамайг одоо бүртгэж аваад за тэгээд эрэгтэй хүмүүсийг бол хвчлэн барилгын ажил руу явуулдаг. Барилгын ажил одоо барилгын цэвэрлэгээ, барилгын хог хаягдлын цэвэрлэгээ, за нураалт, за тэгээд ер нь л барилгатай холбоотой бүхэл төрлийн ажилд явуулж болдог. За мөн ийса нүүлгэлтийн ажилтж бас явж болно. За тэгээд эмэгтэй хүмүүс болохоор одоо юу гэдгийг өдрийн одоо пужам буюу үйлдвэрийн одоо ажилчж явж болно, цэвэрлэгээний ажилчж явж болно, орц байр эдэр цэвэрлдэг тийм ажлуудч явж болно. За тэгээд ямар ч хэсэг өглөө эрт очиход бол ер нь ажилтай байдаг байна. За тэгээд та одоо солонгост ирээд одоо ажил хайж байгаа бол тэр тухайн одоо амьдарч байгаа дүүрэг корон ойролцоо Naver-ээс одоо Илёк самуушил гэдээ хайгаад үзэх юм бол Naver сайт дээр одоо таны байршлаас жагмаараад хамгийн ойрхон самуушил гэж гараад ирнэ. За тэгээд өглөө эрт 5:30-д нэг удаа очиод үз. Би ингээд монгол хүн солонгос хүн одоо хэл баг зэрэг ярьдаг. Өмнө нь баг зэрэг ажиллаж байсан ч гэдэм. Ингээд очиод үзэхэд тухайн самуушлийн одоо сажааны юм буюу дарга нь таныг бол ингээд бүртгэж аваад за ажиллаа хэр гайгүй хийхээс чи шалтгаалаад ингээд ажилд гаргадаг. Тэгээд өдөр болгон одоо очисон ч гэсэн ажилд гарах боломжтой. За гол нь ажиллаа голохгүй тэгээд ажил сайн хийдэг. Тэгээд дээрээс нь өглөө эртхэн очиход бол ажил ер нь олдно. За тэгээд өдөр бүр очисон ч өөрөөр ажилд явна. Өнөөдөр барилга маргааш цэвэрлэж гэдэг юм. Ер нь янз янзын ажилд явдаг байгаа. Тэгээд хагас бүтцэнгүй ер нь очиж болдог. За тэгээд бороо их ороогүй байвал ер нь ажил бол байнгын олох боломжтой. Илёк самуушлаас. За ингээд миний хэлэх 3 дахь арга юм ялаа. Ингээд 4 дахь арга болохоор мэдээж танил талаараа одоо таны одоо таньдаг хүн хамаатан сад найз чинь нэг үйлдвэртэй тэгчих хүрээд ирээч. Энэ бол мэдээж хамгийн сайхан одоо найдвартай арга шүү дээ. За тэгээ барилга дээр ажилладаг одоо хамт ажил яач гэдэг юм уу те. Ингээд өөрийн одоо явхаасаа өмнө өөрийн гарц юу вэ? Ингээд танил тал, найз нөхөд юу вэ? Бүгдийг ингээд судлаад үзэхгүй юу. За тэгээ тиймэрхүү найзууд чинь бас чамаа групп чатууд руу ингээд нэмж бас болдог. Одоо тэжээнд жишээлбэл одоо бид нэр эмэгтэйчүүдийн
Тэжооны одоо ladies in тэжоон ч гэдэг юм уу тэжоон дэдэг хүүхнүүд бүсгүйчүүд гэдэг юм уу ийм group chatтай тэгээ тэр group chatуудаар хүмүүс бас ажлын зар маш их явдаг ийм одоо чонсоо буюу буудлын цэвэрлэгээний ажил байна тий хийх одоо хүсэлтэй хүн байвал яг одоо хэрэгтэй байна гэл тэгэл маш олон хүмүүс тэрхүү одоо group chatуудаар ажилд ордог. За тийм болохоор иймэрхүү тал дээр танил талаа маш их ашиглаарэ гэж бас хэлмээр байна. 5 дахь харга бол мэдээж application буюу сайт ингээд мэдээллийн хэрэгслээ байгаа. За ингээд application болохоор альбомон, альбо чонгог гэж солонгос хүмүүс бас хамгийн их хэрэглэдэг. За мөн гадаад хүмүүс маш их хэрэглэдэг юм application гэдэг. За хайхад маш амар ерөөсөө та гар утсандаа альбом татаж авлаа. За тэгээд анх ингээд ороход ч эрэгтэй мэмэгтэй мөн гэж сонгоод эмэгтэй сонгоод насаа бичээд за байршлаа өөрийнхөө байршлыг одоо жишээлбэл Тэжон Согу гэж сонголоо. За ингээд орлоо. За тэгэнгүүт яг нөгөө байр хайдаг аппликейшнтэй яг адилхан ажлын зарууд ингээд урсаа гараад ирнэ. За тэгээд тэрийг үзэж байгаад өөртөө таалагдсан өөртөө одоо болсон газар руугаа шууд ороод утасны дугаар нь байгаа ингээд уцаар залгаад асуух боломжтой. За тэгэл таалагдах юм бол мэдээж уцаар залгаад очиж ярьцлаганд орно шүү дээ. За ингээд ярилцаад уулзаж үзээд боломжийг санагдах юм бол тухайн ажилдаа аварч болдог байна. За нөгөө л адилхан ингээл альбомон, альбо чонгогтэй ингээд төрөл бүрийн сайт аппликейшнуд байдаг. Үүгээр ингээд ажил хайлаа гэхэд танд мөн л адилхан бас хэлний бэрхшээл тохиолдно. Тийм болохоор солонгос хэлээ аль болох л ер нь сурч байж ирээрээ, сурч байж ирж ажиллах одоо мөнгө хийх гэсэн зорилготой бол яг одооноос эхлээд солонгос хэлээ заавал сураарай гэж хэлмээр байна. Ойр зургийн үг ажил хийдэг үгтэй. За тэгээд хамгийн хэрэглэгддэг үйл үг нэр үг зэрэг ингээд сураад за хангал буюу алфавитаа чэйжлээд уншиж бичиж чаддаг өөрийгөө танилцуулах хэмжээний ирээд бол хэлчин нилээд сайжран ажил хийгээд ингээд яваад хахад бол хэл мэдээж тухайн ажлын хийлэг зэрэг маш хурдан сайжрах боломжтой. За тэгэхээр та бүхний одоо хэр зэрэг ажиллах, хэр зэрэг одоо ахицтай хөгжилтэй явах чинь өөрөөс тань шалтгаална гэж хэлмээр байна. За тэгээд юуны сайтууд ч гэсэн бас байдаг. За тэгээд тухайн сайтуудаар бас ороод ажил хайх бас боломжтой. За мөн л адилхан таалагдсан одоо ажил байх юм бол утасны дугаар нагаа утсаар ярьлаа. За зарим ажлууд болохоор анкета явуул гэж бас хэлдэг. За тэгэхээр онлайнаар бол анкета явуулах боломжтой. За мэдээ сургуулаа төгссөн, солонгос сургууль төгссөн оюутнууд бол өөртөө үүнийг бол маш сайн мэдж байгаа. Тухайн одоо ямар нэгэн ажилд одоо ороход хар ажил биш шүү дээ. Одоо хар ажил биш тухайн одоо офисын ажил те ингээд компанид дээр ажилд орох нь мэдээж анкета явуулаад CV-г явуулж тэнцэхэд дараачийн менежер буюу ярилцлаганд очиж орох үгүй шийдэгддэг шүү дээ. За ингээд зүгээр би болохоор өмнөд юу ярьж байна гэхээр ер нь монголчууд маань хар ажил хийхээр маш хэрдэг. Тэгээд ийхүү альба буюу ийхүү цагийн ажил, ийм ажлуудыг өдрийн ажил, ийм ажлуудыг яаж авалтын талаар бол зөвлөгөө хүргэлээ. За тэгээд та бүхэндээ бүгдээр нь амжилт хүсье. За тэгээд ийм л энгийн аргууд байна шүү дээ. За ингээд энд хүрээд өнөөдрийнхээ мэдээллийг бас дуусгая. Таалагдсан бол subscribe, like, share дараад дараачийн одоо видеонд бас ямар мэдээлэл авмаар байгаагаа сэтгэл хэсэгт бичиж аваарай манайхаа. За тэгээд юуныхаа видеоныхаа одоо тайлбар хэсэгт бид нэр application болон сайтуудын нэрийг бас оруулчихъя. За сонингийн нэрийг бас оруулчихъя. За тэгээд та бүхэн түүнээс хараад мэдээлэлээ тэмдэглээд авч болно. За баяртай. Ингээд дараачийн дугаар хүртэл түр баяртай намайг CV Солонгос улсаас